За сайн байцгаана уу? Өнөөдрөөс ахуулаад энэ мандалтуудын талаар видео хий гэж бодсон юм аа. За тэгээд мандалт маань одоо бидний астролог болон бидний зурхайн ордод хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Таныг одоо төрж яхад хэрвээ та одоо жилүүрийн ордны нартай жилүүрийн ордонд төрсэн боловч 10 сар төрсэн боловч таныг төрж яхад хэдэн цаг болж исэн бэ? За тухайн цагт та одоо Европод одоо цаг хэд болж исэн бэ гэдгээс шалтгаалan бидний нөгөө төвд цаг хэд болж исэн шалтгаалan таны мандалт буюу мандалт орд ч одоо үүсдэгэ. Таны мандалт орд маань за 1 цаг 30 минутын зайтай ордуудыг сольдог учраас жишээлбэл та яг төрсэн цагаа тодорхой гаргахгүй бол таны одоо зурхаан зурлаг буруу гарч эхэлдэг. За тэгэхээр ерөнхийдөө зарим цагаа мэддэггүй боловч мандалтаа олохгүй байгаа хүмүүстэй зориулж энэхүү ордуудын мандалт одоо физикал бие дээр яаж одоо өөрийгөө таньж болох уу, мандалтаа олох уу талаар энэхүү видеонуудыг хийж байгаа учраас эхрийн ордны мандалтыг өнөөдөр ярих гэж бодож байна. За эхрийн ордны мандалттай хүмүүс маань агаар бие махбодтой. За тэгээд бууд гаригаар удирдуулдаг учраас хэл яриа өндөр хөгжсөн хүмүүс байдаг. За энэ хүмүүс маань хэл яриа өндөр хөгжсөн гадаад үзмжийн хувьд энэ хүмүүсийн гар мөр маш одоо ийм доошоогоо ийм одоо шулуухан урт нарийнхан урт гартай. За тэгээ хөл гар нь маш юм урт. Тэгээд ерөнхийдөө энэ хүмүүс маань алхаж гიშгэх нь маш хурдан, бас хэлж ярих нь маш хурдан. Маш хурдан ярьдаг, маш хурдан алхахдаг. Гадна талаасаа харахад бол ерөнхийдөө бол маш сониуч хүмүүс байдаг. Нүд нь маш их эргэлдэж ингэж эргэн тойрноо маш их ажигладаг. Тэгээд байнгын юм асуусан юм харьцаануудыг байнга үүсгэж идэг. Хэл ярианы хувьд ч гэсэндээ тэр бас маш хурдан иддэг. Хоолыг маш хурдан иддэг. Тэгээд царайны хувьд маш гонцгой юм царайтай. Маш юм гонцгой царайтай. Тэгээд үсний хувьд нэлээд бараан бас үстэй, бараан нүдтэй үздэг. Бараан болон заримд нь бас нэлээд тийм саарал дөнгө зөнхөлдөг бараан саарал гэж үздэг. За тэгээд энэ хүмүүс бол одоо явахдаа нэг юм хөвсөн юм шиг юм жоохон юм жингүүцсэн мэт тийм одоо үйлдэл хийдэг. Яг тэгвэл одоо маш хурдан явдаг учраас том алхаад гараа маш их ингэ савлж явдаг. За ийм өдрлийн хүмүүс бол одоо эхрийн ордны мандалттай байх бүрэн боломжтой. За тэгээд ерөнхийдөө бол энэ хүмүүсийн хэл яриа хөгжсөн учраас бас байнгын бодол сэтгэхүй нь хөгжсөн учраас маш сониуч. Толгойд нь дандаа олон янзын зүйлс эргэлдэж идэг. За хэл яриа нь бол одоо маш сайн ингээ хөгжсөн учраас ямар ч сэдвээр хинтээж ярих одоо боломжтой байдаг. За бууд гаргаар удирдуулдаг болохоор энэ хүн төрөлхөөсөө одоо бичих чадвар маш өндөртэй, маш гоё бичдэг. Маш хурдан бичдэг, маш гоё бичдэг. Тэгээд ямар нэг эссе болон зохиол жижиг зүйлсүүдийг бол аюу хурдан бичээд найруулгыг гаргацдаг. Найруулга зүүн бас маш их чадвар өндөртэй. Нэг төрлийн сэтгүүлч төрлийн хүмүүс байдаг байх нь байна. За агаар бие махбодтой учраас мэдээллийг маш хурдан гаргаж, мэдээллийг өөртөө аваад цааш нь дамжуулах юм чадварыг одоо өөртөө суулгасан байдаг учраас бусдаас сонссон зүйлийг маш хурдан хүлээж аваад хурдан өөртөө observe ойлгож аваад тэгээд дараагийн үнэгээ ярьдаг. Одоо тийм дамжуулагч чадвар өндөр хөгжсөн хүмүүс байдаг. За энэ хүмүүсийн хувьд мэдлэг маш чухал учраас маш их судалдаг. Маш их ингэж гараараа судалдаг, гараараа хийдэг төрлийн ажлуудыг хийдэг учраас компьютер дээр эсвэл бичгийн машин дээр сууж байдаг төрлийн хүмүүс байдаг байх нь байна. За тэгээд эхрийн ордны мандалттай хүмүүс маань бизнес сэтгэхүй маш хөгжсөн байдаг. Тийм болохоор хувийн бизнесээ бол хөвчлэн энэ хүмүүс хийдэг. Хувийн бизнес хийх чадвар өндөр хөгжсөн. Учраас одоо иймэрхүү төрлийн хүмүүс хөвчлэн хувийн бизнесээ хийгээд айгүй олон ажлыг нэг дор хийж амжуулж чаддаг гэсэн. За хувийн бизнес хийж байхад өөрөө улсад ажиллаж явах бүрэн боломжтой. Ерөнхийдөө бол олон ажлыг зэрэг эхлүүлээд ард нь гарах чадамжийг эхрийн ордны мандалттай хүмүүс бол хийж чаддаг. Ганцхан энэ ордны хүмүүс л нэг ажлыг одоо олон ажлыг нэг дор хийх чадамжийг энэ ордны хүмүүст өгсөн байдаг. За тэгээд
маш уян хатан бие физиологитой, маш юм уян хатан нэг төрлийн нэг юм эрзэн хүн шиг гэж одоо ярихаар тийм юм сунамтгай юм шиг маш уян хатан. Ерөөсөө айгүй олон зүйл рүү одоо өөрийгөө чиглүүлж одоо явуулж чаддаг учраас энэ хүмүүс бол одоо амжилтанд хүрэх боломж маш өндөртэй. За тэгээд ерөнхийдөө одоо эхрийн ордны мандалттай хүмүүс маань тийм гал бие махбодтой хүмүүстэй маш сайн зохицдог. Арслан ном хонтой маш сайн зохицно. Бас агаар ордуудтайгаа маш сайн зохицдог. Тэр нь одоо ихэр, бомб, жинлүүрүүдтэй маш сайн зохицдог. За тэгээд ерөнхийдөө хөгжим тоглох чадвартай. Гараар ямарваа нэг юм маш эвдүүтэй хийдэг учраас хөгжим тоглож чаддаг. Ямар ч зүйлийн эвдүүг болчдаг. Тэгээ гараа маш сайн гойдог. Хумсаа маш гоё боддог. Гараа маш гоё арчилдаг. Гарандаа янз бүрийн аксессуар маш их зүүдэг. За бөгжнүүд маш их зүүдэг. Олон төрлийн бөгжнүүд зүүдэг. За тэгээд гараа маш их гоё авч явдаг. Хуруунууд нь маш юм гоё төрлийн хүмүүс бол эхрийн ордны мандалттай хүмүүс байдаг. Гаран дээр маш их анхаарал бол явагддаг. За олон төрлийн хэлийг маш сайн одоо сурдаг учраас гудамжинд гараад аялаад явахдаа ямар ч төрлийн хэлийг дорн сурчдаг. За эхрийн ордны мандалттай хүмүүсийн маань эсрэг талын одоо хань ижил болдог гэрт нь одоо номын орд байрладаг учраас энэхүү хүмүүс маань маш их философи өндөртэй, шашин шүтлэг өндөртэй, амьдралыг бас их сайхнаар хардаг, тийм философик төрлийн хүмүүстэй гэр бүл болох бүрэн боломжтой байдаг. Нэг бол одоо маш их гадны хүмүүстэй суусан байдаг энэ хүмүүс маань. Яг тэгвэл эхрийн орд маань өөрсдөө маш сониуч учраас маш тийм боловсралтай, оюуны чадамж өндөртэй, амьдралыг бас нэг тийм өргөн хардаг, философи талаас нь хардаг, тийм баригдмал биш хүмүүстэй амьдралыг зохиох боломжийг бол өгдөг. За тэгээд энэхүү хүмүүс маань ерөнхийдөө бол карьерийг бол одоо карьерийн одоо байдал нь энэ хүмүүст илүү их одоо олон янзын зүйлсийг хийх чадамжийг өгөх боломжтой байдаг байх нь байна. За эхрийн ордны мандалттай хүмүүс маань ер нь боловсролыг бол одоо нэг одоо урт удаан хугацаагаар одоо нэг хичээл нэг сургуулийг одоо барьж авч хийх чадвар муутай болохоор олон төрлийн зүйлсүүдийг сурсан байдаг. За PhD, мастер хамгаалахгүй ч гэсэндээ энэ хүмүүс маань одоо маш олон төрлөөр сонирхож олон янзын зүйлс хийж явдаг. Учираас одоо карьерийн хувьд гинтийн одоо өөрчлөлтөнд байнга орж идэг хүмүүс байдаг. За урлаг уран сайхнаар явах юм бол энэ хүмүүс бас амжилтанд хүрэх бүрэн боломжтой байдаг байх нь байна. Тэгээд ерөнхийдөө бол маш ичимхий, зарим үед маш ичимхий болдог. Маш ичимхий болж өөрийгөө илэрхийлэхээсээ бас хоошин татдаг. Тэгээд ерөнхийдөө бол олон нийтийг хамарсан чиглэлээр сурах юм бол энэ хүмүүс маш их амжилтанд хүрдэг. Хүмүүнлэгийн чиглэлээр сургууль сурах, олон нийтийг хамарсан зүйлсүүдийг одоо хичээл сургуулаар явах юм бол урт удаан тэр байдлаараа сургууль соёлоо үргэлжлүүлж хийх чадамжийг өгдөг байх нь байна.